За ерөнхий сайд хөрс сүхийн танхимд ажиллах сайд нарын нэрс тодорч эхэллээ. За Монгол Улсын шадар сайдаар инх амгалан, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар Зандан шатар, за байгаль орчин аялал жуулчлалын сайдад Сод улирал, за боловсрол соёл шинжилгээ ухааны сайдад Цогцлмаа, зам тээвэр хөгжлийн сайдад Бат Эрдэнэ, барилга бот байгуулалтын сайдад Байдалхан, за Батлан хамгаалахын сайдад Цэрэнбат, гадаад харилцааны сайдад Цогтбаатар, за уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Сумьяабазар, эрчим хүчний сайдад Даваасүрэн, сангийн сайдад Хүрэлбаатар, хууль зүйн дотоод хэргийн сайдад Арднасэд, за хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Батцориг, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Чинзориг, эрүүл мэндийн сайдад Саран гэрэл нарын нэр яригдж байна. За гэхдээ зарим сайдад нэр дэвшигчийн нэр өөрчлөгдөх магадлалтай гэж их сурвалжууд мэдээлж байгаа юм. За ерөнхий сайд хөрс сөх хүчтэй засгийн газар байгуулна, засгийн газрын гишүүдийг парламентаас сонгоно гэдгээ өнгөрсөн 7 хоногт илэрхийлсэн. За одоогийн байдлаар ерөнхий сайд хөрс сөхөөс бусад бүх сайд нар давхар дээлтэй байх дүр зураг харагдаж байна. За өнөөдөр эсвэл маргааш гээд шинэ засгийн газар сайдаар ажиллах хүмүүсийн нэрсийг улсын хурлд болон ерөнхийлөгчид танилцуулж санал авах юм байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мөнхбат Дорногов сайн шандын чиглэлийн 130 км автозамын концессийн төсөлд ямар нэгэн оролцоогүй гэдгээ батлахын тулд авилгатай тэмцэх газар болон тагнуулын ерөнхий газарт өөрийгөө шалгуулахаар хандсан байна. За мөн өөрийг нь концессийн гэрээтэй холбоотой гэж шүүмжилж буруутгасан улсын их хурлын гишүүн Аюур сайханд авилгатай тэмцэх газар тагнуулын ерөнхий газар руу илгээсэн шалгуулах хүсэлтийнхээ 1% илгээжээ. За бүгд найрамдах Солонгос улсад суралцдаг гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хоригдсон шийдвэр гарлаа. За энэхүү шийдвэр нь Солонгос улсын ихтэй сургуульд бакалавр магистраар суралцж байгаа оюутнууд болон хэлний бэлтгэлд суралцж байгаа хүмүүст хамааралтай юм а. Солонгос улсын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хөв өндөр болж Солонгос улсын иргэдэд ажлын байр хомс олдуулсан учраас энэхүү шийдвэр гаргасан байна. За Солонгос улсад суралцж байгаа монголчууд тус улсын хууль дүрмийг чандлан дагаж хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.